Эх орны хөгжлийн баталгаа эрчим хүчний хүчирхэг тулгуур нь байна хэмээн зорилгоо тодорхойлсон Дулааны цахилгаан станц 4 төрийн өмчт хувьцаат компани Сарны хүүхдийн төв бүтээн байгуулалтын нэг хүн нэг тоосго аянд нэгдэн хандмын хайрцгийг өөрийн байгууллага дээрээ аялууллаа. Нэг хүн нэг тоосго аяны механик цахилгаан станцын механик цэгийн хамт олон дэмжиж энэ хандмыг гартуулж байна. Ингээд энэ хандмын аян бол манай станцын бүх ажилчид хамрагсан байгаа. Ийм сайхан аян зохион байгуулж байгааг манай ажилчид бүгд сайхан дэмжсэн байгаа. За ингээд манай залуучуудын холбоо, манай энэ удирдлагууд энэ юунд бол нэлээд сайхан сэтгэл гаргаж ажилласан байгаа. Тус байгууллагын 1900 гаруй ажилтан албан хаагчид нэгдэн хандмын хайрцгийг 5 хоногийн турш байгууллага дээрээ аялуулан нийтдээ 2,293,380 төгрөгийн хандмыг цуглуулан хүлээсэн. We were lovers on a wild ride, speeding for the finish line. Ер нь бол монголчууд маань хүүхдийн тал дээр одоо бие биендээ тусдын болох тийм ээ энэ тал дээр их эерэг сайхан зөв бодолтой болсон өнөөдрийн явж байгаа арга хэмжээнээс харагдаж байна. Ер нь бол Монгол хүүхдийн төлөө, бусдынхаа төлөө, зовж байгаа нэгнийхээ төлөө туслая, дэмжиж гэсэн энэ санаачлаг олон төрийн болон төрийн бус байгууллагын хүмүүсээс гарч түүнийг монголчууд одоо сошиал ертөнцөөр ч юм уу дэмжиж одоо маш их бие биендээ тусдим болдог болсон одоо өнөөдрийн Монголын бас хөгжиж байгаа энэ хөгжлийг харуулж манай салбарын энэ жил 95 жилийн яваад тохиож байгаа ингээд бусад салбарынхаа станцууд, салбарт ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагчдаа энэ нэг тоосго нэг хүн гэсэн энэ аянд нэгдэж цөмөөрөө хүүхдүүдийнхээ ирээдүйд Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ сэтгэлийн дэм хайрлаж тэдний ирээдүйг гэрэлтэй гэгээтэй байх учраас бүгдээрээ хувь нэмрээ оруулъя гэж уриалж байна. Эрчим хүчний салбарын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тус хамт олон нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ техник технологиг ард түмэндээ хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох Дулааны цахилгааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүргээ нэр төртөөр биелүүлэн ирсэн байна. Энэ манай Сарны төв халамжийн төв барих нэг хүн нэг тоосго аяныг манай станцын бүх ажилчид хамрагдсан. Энэ сайн дурын энэ ажилд маань оролцсон станцынхаа бүх ажилчин техник инженер удирдлагуудаа баярлалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагадаа сайн үйлсийн аяныг санаачлан өрнүүлсэн, худалдан авах хэлтсийн мэргэжилтэн уран болон хамтран дэмжсэн гүйцэтгэх захирал анх хоёр захиргаа хүний нөөцийн албаны дарга Туханжин мөн хандив үргэсэн нийт алба хэлтээс ажилчдаа талархал илэрхийлье. Ирээдүй болсон үр хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхний ажилд өндөр амжилтыг хүсэн өрөөе. Сайн үйлчлэх нь дэлгэрэх болтугай.